Нийт өдөрчтэй одоо энэ өдрийн мэнд хүргэе. Ер нь одоо манай Завхан аймаг Улаастай хот бол Монгол улсын өвгөн хот аймагуудын нэг. Тэгээ манай Улаастай хотын нэг онцлог нь бас өөрийнхөө байгалийн зохицолтой голдоо бол Завхан толгой байдаг. Тэгээд энэ дээрээ 1963 онд манай Ахмадууд бас Завхан толгой сэрүү ас гэдэг байгуулсан юм лээ. Тэгээд энийгээ бол 2013 онд өөрчлөж засварласан. Тэгээ энэ маань бас одоо олон түмний сэтгэлд бас тэр толгой нийцэхгүй байгаа учраас бид бол аймгийнхаа 100 жилийн хугацаанд сэргээн засварлыг хийхдээ эхлүүлээд ингээд тодорхой бүтээн байгуулалт ажиллагаа бол хийж эхлүүлж байгаа. Тэгс 1963 онд аймгийн 40 жилийн өмнө банк байгуулагдсан юм байна. Сэрүү асар гэж одоо хуучин уламжлалсан тэм хэв загвар нь бол олон түмэнд нэлээд сэтгэл зүйн ийм одоо сэрүү асар байсан. 2003 онд модон хийсэн арай хүмүүсийн сонсдог тэр болгоно нийцэхгүй байгаа учраас бид хуучин уламжлалсан шин чанараа агуулад бас орчин үеийн дизайн загварыг нийцүүлээд ингээд одоо шинжлэх аргыг зөвшөөрлөж бид 2019 онд зураг төсвөө хийлгээд Улаастай хөгжлийг PES группийг пэж болсон гэдэг. Энэ хуудасаараа бол иргэдээс самт бодлыг аваад ингээд зураг төслөө аймгийн судалгаагаар батлуулаад ингээд 21 онд бол анх сэргээ судалгаа хийсэн. За сэргээ засварлалтын ажил бол ерөөсөө олон түмний хандвар хийгдэж байгаа. Завхан аймгийнхаа 100 жил, Улаастай хотын 290 жилдээ зориулж олон нийтийн хандвар энэ арга хэмжээ зохион байгуулж хийж байгаа. Ингээд одоо бас нийт одоо завханчууд нийт нутгийн зан голноо бол энэ одоо бидний бахархал болсон Завхан толгойгоо сэргээ судлахад бол сэтгэлийн хандвар гэж бидний ажил тусаж бүгдээ завханчууд Улаастай шилдэг бүгдээ нийлж хамтдаа энэ сэргээ судлах Завхан толгойгоо сэргээ судлах ажлыг хийе гэж одоо нийт олондоо уриалах байна.